Сайн уу бүх монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. 21 аймаг нэвтрүүлгийнхаа 17 дахь дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр та бүхэндээ Ховд аймгийн талаар ярьж өгье. Тэгэхээр манайд лайк андарт сабандраад комент бичээрэй. За ингээд тугсан сууж таалан болгоно уу. Ховд аймгийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болцгоё. Ховд аймаг нь 1931 онд байгуулагдсан. Газар нутгийн хэмжээнд 76.1 мянган хавтгай дөрвөлжин км. Хүн амын тоон 91 мянга. Аймгийн төв Ховд хот нь Улаанбаатар хотоос 1425 км-ийн зайд оршдог. Ховд аймаг нь Монгол Алтай ангих уулсын бүсэд орших бөгөөд Мөнх хайрхан, Хөгс эрхийн нуруу, Баатар хайрхан, мянган уулзалт уул зэрэг том уул нуруудтай. Аймгийн нутгийн 20 орчим хувийг говь тал эзлэнэ. Нүүрс, Гялтхан нуур, болор, барилгын материалын баялагтай. Ховд аймгийн нутгаар Ховд, Буйнд, Булган, Чон харайх, Цэнхэд зэрэг том голууд урсах бөгөөд хар ус, дөргөн, хар гих зэрэг том жижиг нуурууд оршдог. Нефтийн, гулганы, эндэртийн зэрэг аршаан устай, дэлхийд ховорцсон хулан хавтгай бүхэн зэрэг олон ан амьтад амьдрана. Ийм учраас Булган гол Хөгс эрхийн нурууг дархлан хамгаалсан. Ховд аймгийн Булган сумд хятад улс руу гарах хилийн бомбд яранд байтаг хоёр бие загчин мянгад дөрвд урайхай хазаах торгууд өөл гих мэт үндэстэн астангууд амьдарч бүгд өөр өөрсдийн уламжилт суурин газар түүний хэв маяг уламжлалт хувцс дуу буужиг зэрэг соёлын ялгаануудыг бий болгосон. Ховд аймагт тарвсараа алдартай аймгийн төв Ховд хот нь 240 гаруй жилийн түүхтэй Буйнд голын хөөн дээр байхаагаад хэрмэн хашааг нь цагаан шаврын том бэлдэс бүхийгээр байгуулжээ. Манжийн амбан төлөөлөгчийн байрлаж байсан сангийн хэрмийн үлдэгдэл одооч салхи шороонд идэгтэн том баг үлдсэн ч дээгүүрээ 2 морин тэрэг зэрэгцэн өнгөрөх боломжтой тийм өргөн хэмжээтэй байсан. 200 гаруй жилийн настай өргөн уйлаасад энэ хотыг чимэглэсэн байдаг. Хамгийн их модтой аймгийн төв бол Ховд хот юм а. Ховд аймаг нь 17 сум 91 багтай. Өндөр уулаар хад асах, тагийн бүсийн хөрс, нутгийн хойд хэсгэр хээрийн цайвар хөрс, өмнөд хэсгэр говийн саарал хөрс тархжээ. Уулархыг нутгаар тагийн бүсийн ба уулын хээрийн урмал, өмнөд хэсгэр говийн урмал ургана. Ховд аймаг нь ямаа олонтой аймаг. Аймгийн олон сумд хүнсний ногоо тухайлбал амтад гуа, тарвас тариалдаг, Булган сумд Монголдоо ховор жимс тариалдаг. Энэ аймаг нь маш их эрс тис уур амьсгалтай. Зундаа нэмэх 40 хүрч халахад өвөлдөө хасах 35% хэм хүртэл хүүтэрдэг тэм хуурай уур амьсгалтай аймаг байх нэ. За мөн Ховд аймагаас алдартай хүмүүс их олон байдаг. Жишээлбэл 9 эрэг давсан ард аюу шиг байгаа цэцэг сумыг Монгол улсын 4 дахь ерөнхийлөгч Цахиагийн элбэгдэрж байна. Монгол улсын их хурлын дарга Дэмбэрэл гэж хүн байгаа. За Монгол улсын 28 дахь ерөнхий сайд Тэмдийн сайхан бэлэг байгаа. Монгол улсын авраг Орхихийн хангаа гэх мэт алдартай хүмүүс олон байдаг. Ховд аймагт уул уурхайн томоохон ордууд бий бөгөөд эдгээр нь үндэсний баялагын нэг хэсэг юм аа. За тухайлбал зис, алт, төмөр, нүүрс, мөнгө, гипс, барилгын материал гэх мэт байгалийн баялагууд байдаг. Одоо эндээс бидний хамгийн сайн мэдэх нь хөшөөтийн нүүрсний орд байгаа. Хөшөөтийн нүүрсний ордыг нүүрс олборлоод бүгд найрамдах хятад ард улс руу экспортод гаргадаг. Ховд аймгийн аж үйлдвэрийн салбар нь тус аймгийн эдийн засгийн чухал салбаруудын нэг бөгөөд газар тариалан мал аж ахуй боловсруулах үйлдвэрүүдтэй холбоотой байдаг. Тус аймгийн аж үйлдвэрүүд нь голчлон малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, газар тариалангийн бүтээгдэхүүн боловсруулах, мөн хөнгөн хүнсний үйлдвэрүүд байдаг байна. Түүнчлэн Ховд аймагт цахилгаан эрчим хүчний тухайд дөрвөний усан цахилгаан станц байна. За нар сэлхний жижиг цахилгаан станцууд байгаа. Одоо хамгийн том нь Эрдэнэ бүрэнгийн 90 мегаваттын том цахилгаан станц байрна гээд засгийн газар яриа хэлцээр нь хийж байгаа. Энэ одоо манай Монгол улсын баруун таван аймгийг эрчим хүчээр хангах тийм найдвартай байгалийн цахилгаан станц байгаа юм аа. Ховд аймгийн үзэсгэлэнт газруудын талаар ярилцъя. За нэгдүгээрт Сэнхрийн ахуй
Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун хойш 25 км-т Хойд Цэнхрийн голын хөндөд Монгол нутагт эртний чулуун зэвсгийн үеийн хүмүүс амьдардаг байсан гэдгийг нотлох нэгэн гайхамшигтай агуу байдаг нь Цэнхрийн агуу юм аа. Хойд Цэнхрийн агуу одоос 40 мянган жилийн тэртээ эртний хүмүүс амьдарч байсан уул мөр байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийсэн. Уг агууг олоход хялбар Ховд аймгийн Манхан сумын тахилтын бригадаас Хойд Цэнхрийн голыг өгсөө 7 км яваад уг агуу дээр хүрнэ. Тэр агуу руу дээш гарах явган хүний засан замтай байдаг. Анх Хойд Цэнхрийн агууг Ховд аймгийн Манхан сумын нэгэн гэрхай ажигч малчин санамсаргүйгээр олж сумын захиргаанд мэдгдсэн түүхтэй байх нэ. 2 дугаарт хар ус нуур. Монголын том нууруудын нэг бол яа харахгүй хар ус нуур юм аа. Хар ус нуур нь 1153 ам км квадрат талбайтай 72 км урт 26 км өргөнтэй дундаа аралтай үзэсгэлэнтэй нуур юм аа. Тус нуурт 54 зүйлийн хөхтөн амтан 268 зүйлийн жигүүртэн шуу 455 зүйлийн өв сургамал 4 зүйлийн загас 6 зүйлийн мөглөгч амтан 131 зүйлийн шавж байдгийг тогтоосон. Хар ус нуур нь хэдий том талбайтай боловч маш цэнгэг устай нуурам. Хамгийн гүн хэсэгтээ 4.4 м, дундаж гүн нь 2 м байдаг. Хар ус нуурын хотгор тектоникийн үүсэлтэй боловч удаан хугацаанд ширгэж татарснаас эргийн байдал налуу талархаг болсны дээр эргийн зурваст зэгс шигүү ургаж намагдсан байна энэ нуур маань. Мөнх хайрхан уул Төв Азийн цөлийн нөлөөнд орших хязгаарлагдмал нөхцөлд бүрэлдэн тогтсон мөнх цэвдэг мөсөн голууд бүхий цэнгэг усны асар их нөөцүүдийг хадгалдаг энэхүү уулыг мөнх хайрхан уул гэдэг бөгөөд зөвхөн Ховд аймаг гэлтгүү Монгол улсын үзэсгэлэнт газруудын нэг юм аа. Мөнх хайрхан уул түүний орчмын газар нутаг нь Баян Үлгэн аймгийн Булган сум, Ховд аймгийн мөнх хайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 км өргөнтэйгээр баруунаас хойшоо 100 урагш 200 км үргэлжлэн оршдог. Мөнх хайрхан уулын ноён оргил нь 4362 м өндөр бөгөөд мөнх цас мөсөн гол бүхий Монголын 2 дахь өндөр оргил болно. Мөнх цас мөсөн гол нь 200 ам км талбайг эзлэн оршдог байх нэ. За бас нэг сонирхолтой юм. Монгол Алтай нурууны мөсөн голуудын дундад зузаан нь 56 м байдаг бол мөнх хайрхан уулын мөсний зузаан 130 гаруй метр хүрч тус орны гол мөрний нийлбэр урсаас бараг 2 дахин их газар доорх хөдөлгөөнд туснаас 5 дахин их цэвэр усны нөөц хадгалагдаж байгааг судлаач тогтоосон. Одоо энэ мөнх хайрхан уулаас Булган, Сэнхэр, Үнч, Бодонц зэрэг томоохон голууд их аван урсдаг. За энэ мөнх хайрхан ууланд аргал, уугалз, янгар, бууг, ирвэс, алтайн хойлог, ятуу, чоон, мануул, суусар гэх мэт маш олон зүйлийн ан амьтад бас амьдардаг байх нэ. Баян зүрхийн буган хөшөө Ховд аймгийн Мэс сумын нутагт Бодончийн хавцал уруудах замд байдаг. Монголын баруун хэсгийн хамгийн том чулуун дурсгал нь Баян зүрхийн буган хөшөө юм а. Энэхүү дурсгалт газар 30 орчим том жижиг буган хөшөө хэрэгсүр булш байдаг. Энэхүү буган чулуун хөшөөн дээр эртний хүмүүсийн аж амьдралын сэдвтэй зураг, бугын загварчилсан зураглал, ирвэс чон гих мэт баг бүх амьтдыг давхад дүрсэлсэн байдаг байх нь. Төрийн тахилгт Алтан хөхий уул Ховд аймгийн Мянгад сум, Увс аймгийн Өмнө говь, Өлгий сумны сумдын нутгийг дамнан орших үзэсгэлэнтэй сайхан байгальтай бие даасан томоохон нуруу юм а. Энэ уул нь 90,735 га газрыг хамран оршдог. Алтан хөхий уул нь далайн төвснөөс дээш дунджаар 2500-аас 3000 метрт орших ба хамгийн өндөр оргил болох өндөр хөхий уул нь 3350 м-ийн өндөрт өргөгдсөн. Нутгийн ардууд Алтан хөхий уулыг 1761 оноос хойш өнөө хүртэл жил бүр тахиж ирсэн хамгийн эртний тахилгт уул юм а. 2005 оны 3 дугаар сарын 30-нд ерөнхийлөгчийн 44-р зарлагын дагуу Алтан хөхийн уулыг төрийн тахилгатай уул болгосон. За энэ Алтан хөхийн ууланд маань дэлхийд ховордсон цоохор ирвэс, аргал, хонь, янгир ямаа зэрэг хөхтөн амьтад, идлэг шонхор, ямаа сүлт, нуус, борцог, хотон жорот, тоодог зэрэг жигүүртэн шууд нутаглан амьдардаг байх нэ.
Харуул овоо Ховд аймгийн Булган сумын төвөөс 100 урд чигт 15 км-т, Өвөнд сумын төвөөс хойд зүгт 25 км-т Жаргаланд нэртэй уулын орой дээр нэгэн сүрлэг чулуун байгууламж буйг харуул овоо гэж нэрлэдэг байна. Хар саар лөнгийн занарлаг чулуу хавтгайгаар нөрж үйлүүлсэн энэ овоог босгохдоо дунд зэргийн шургааг 1.5 метрийн зайтайгаар зангилаа байдлаар бэхэлгээ болгож хийсэн байдаг. Энэ дурсгал нь 17 дугаар зуунаас 18 дугаар зууны үед холбогдох цөөн тооны чулуун байгууламжуудын нэг юм аа. Энэ овоо нь 3 үе бөгөөд доод хэсгээрээ цүлхэхэр бүдүүн дээшээ нэгэн чигд химээр найрсаж цамхаг хэлбэрээр босгожээ. Овооны өндөр нь 10 гаруй метр орчим өндөр, суурийн голч нь 7 метр орчим байдаг. Ямаан усны хадны сүг зураг. Ховд аймгийн гүйнж Алтай сумын зааг нутагт Ямаан усны хавцал оршдог. Уг хавцал хоёр талаас ихт цавчим ханан хясаагаар хашигдсан давчуу хавцал бөгөөд түүний зүүн талаас ханан хаданд хүн төрөлхтний өв соёл, хүнтэй байр суурь эзлэх хэдэн зуун сүг зургнууд байдаг. Ямаан усны хадны сүг зураг нь зохиомж харьцаа хилдэг гүйцэтгэлээрээ Монголын хүрлийн үеийн холбогдох хадны зургуудын дотор чухал байр суурь эзэлдэг. Хавцлын хананд янгар, бууг, зээр, бүхэн, чон зэрэг амьтад 8 хийгээс бүхий дугуйтай морин хэрэгэнд суусан хүн, ном сум агсан анчид, ном сум харуулж байгаа хүн, гом сүх далайж байгаа хүн, дайн тулдааны шинжтэй дүрс зургууд маш их байдаг. Цам гаруй уулын байгалийн цогцлборт газар. Цас дуулан далайн төвснөөс дээш 4208 метрийн өндөрт өргөгдсөн алсаас сүрлэг сайхан харагдах мөг цаст уул юм аа. Дэлхийд болон Монгол улсад ховорцсон амьтдыг тэндээс харах боломжтой бөгөөд уулсынхаа араар армаг тармаг шинсэн төгөл ойтой, тоошлой хад зэрэг жимс элбэгтэй байдаг. Цам гаруй уул нь Монгол Алтай нурууны салшгүй нэг хэсэг бөгөөд ноён оргилын цас дуул. Энэ нь далайн төвшнөөс дээш 4292 метрийн өндөрт өргөгдсөн. Энэхүү цам гаруй уулыг Ховд аймгийн Эрдэнэ бүрэн, Баян Улгийн аймгийн Алтан цогт, Баян нуур сумдын зааг торших энэ уулыг 110,960 га тал байг улсын хурлын 2000 оны 29-р тогтоолоор улсын тусгай хамгаалтанд авсан байна. 9-р буюу хамгийн сүүлийнх нь Ишхэн толгой хадны зураг. Ховд аймгийн Манхан сумын төвд орших Урсах голын хойд тал байрлах газрыг Ишхэн толгой гэдэг байна. Ишхэн толгойн хаднаа үхэр, ядуу, адуу, янгар, бууг зэрэг амьтны дүрсийг хадны толгой дээр энд тэнд гол төлөв ганц нэгээр нь толгойг нь дуртай зүгрүү нь харуулan зурсан байдаг байна. Зургийн сэлбэрийн өнгө нь хадны өнгөнөөс баг ялгархааргүй болсон байдаг тул гараар тэмтэрхэд мэдрэгдэг байна. Энэ хүү дурсгалт газар нэлээд дээр их болох нь тодорхой байдаг. Ишхэн толгойн хадны нийт 150 дүрс сэлбэрснээс хүн, адуу, үхэр, бууг, хандгаа, гөрөөс, тэмээ, янгар, аргал, могой, бар хүртэл зурсан байна. Зарим тэмдгүүд нь зурсан зургууд нь тодорхойгүй байдаг юм байна. Энэ нь эртний чулуун зэвсгийн үеийн сэлбэр бүтээлүүд болох нь тодорхой байгаамаа. За ингээд Ховд аймгийн 9 гайхамшигын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Манайхан харин лайканд дарж, сабанд дарж, комент өчээрэй. Баярлалаа, баяртай.